Одондар суугаас та бүхнийхээ амраг ярин мэдчилж байна. Хими элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Одмөндрийн алтан гишүүд болон чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ивэнтэтгэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одондар радио 107 83.3 гэсэн ослогоор та бүхэндээ хүрч байна. За өнөөдрийн сэдэв бол зис бугуйч хорт хавдар эдгээдгүү гэдэг сонирхолтой сэдвээр орох гэж байна. Яг одоо Хятад улсын Ланжи хотоос физикч бэлгүнтэйгээ холбогдоод байна. Тэгээд өмнө нь битээр бол нөгөө мөнгө зис төмөр гурийн тухай ярьсан. Өнөөдөр бол их зисийг онцолж ярина. Тэгээ өөр олон элементүүдэд бол нөгөө янз бүрийн сул тал байдаг. Зарим нь одоо хортой, зарим нь усан төрөхөд дэлбэрдэг ч юм уу те. За харин зисвэл тийм сул тал байхгүй. Одоо зүгээр л сайхан одоо хэрэгтэй зүйл. За нэмэх нь одоо ням бактери устгадаг гэж бас ярьдаг те. Зис аяганда хорог одоо шалгадаг ч гэж ах шиг. Тэгээ бүр одоо зис бугуйч зүүж гинэ. Тэгээд зис бугуйч одоо хорт хавдар устгадаггүй гэснээс одоо ямар нэгэн бас хэрэгтэй тийм зүйл байдгүй гэх мэт асуултууд урган гарлаа. Тэгээ яг хоёлаа нөгөө өмнөх эн чинь баг одоо жил өнгөрч जैन те. Дөнгөж элементүүд хими элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг маань эхлээд явж явах эхний 4-5 дугаар юу ярьсан бэ гэхээр хүн төрлөخت нөгөө нэг аль дээр үйдэн штэ. Ямар ч байсан нөгөө нэг 7 сая жилийн өмнө дээд үгийн мичнээсээ салцсан тий. Тэгээ ингээ хүн болоод явж явах үедээ бид нар чинь нөгөө зэр зэвсэглэл хийж эхэлсэн, хувцас хийж эхэлсэн, гал түлж сурж байгаа тий. Ингээд эхлэнгүүт тэр үеийн хүмүүс яасан бэ гэхээр нөгөө байгаль дээр бэлэн олдож байгаа элементүүдийг шууд ашиглаж хэрэглэж сурсан тийм үү. Нөгөө бэлэн төмөр байж идэг, мөнгө бэлэн байж идэг, зис бэлэн байж идэг те нөгөө ялгаад авахд айгүй амархан тийм алт одоо бэлэн байж идэг. Ингээд тэднийг хэрэгэлж сурсан ба. За энэ тухай бол ингээд эхний 5 дугаарууд дээр ярьсан. За тэр бол гэтээ нөгөө хүндрэлтний зисийн ялангуяа өнөөдрийн зисдэр анхаарах юм бол зисийн одоо зистэй анх танилцсан үе те. Дөнгөж анх зистэй танилцаад нэг ийм нөхөр үйд юм байна. Давтахад их амархан тийм үү. Давтаад юу ч хийчих болдог юм зөөлөх ийм металл гэдгийг олж нэгээд. За ингээд нэг тэгээд тэрнээс хойш бид өөр хими элементүүдэд яриад явсан ба. За тэгэнгүүт өмнө нь нөгөө цагаан туглаг силикон этрийг ярьжсэн чи ямар асуулт гарч ирсэн бэ гэхээр нөгөө түгээмэл байдаг те одоо бүр ингээд зурагтаар хүртэл рекламддаг юм байлаа те. Тэр хүмүүс бол болгох хэрэгтэй юм байна. Тэр бол одоо лөөр рекламдж гэсэн үг шүү те. Тэр юу гэхээр зис бугуйч зис зүйлт за бүр тэгээд нэг юм зисэн юу энэ гэж байдаг гэж хантаац заяа бүр тийм юмнууд байдаг. Тэгээ ингээд өвчтөе хүн тэрийг өмсүүлдэг. Тэгээ нэг хэд хоногийн дараагаас арьсан дээр нь ингээд шар туяа татаад шар ногоон туяа татаад тэгэнгүүт хүмүүс юу гэж боддог вэ? Одоо бүр ингээд энэ бол бүр дээр үеэсээ бид нар мэддэг байсан юм багхгүй. Бүр айл зисийг дөнгөж хэрглэж исэн үеэсээ мэддэг байсан юм ба. Тэгээ 4000 жилийн өмнөөс гэсэн үг шүү дээ. Дор хаяж тий. Тэр үед мэддэг ус. Тэгээ ингээд арьс марсан дээр нэм шар ногоон өнгөтэй юм юмнууд одоо нэг юм юу кемдэ юм наалтцсан юм шиг тийм толбууд гараад тэгэнгүүт нь хүн чинь нөгөө нэг одоогийнх шиг юм аймаг өндөр хөгжиж байгаа шүү дээ. Дээрэс нь ингээд ямар ч хүн юу гэж бодох вэ гэхээр миний биенээс нэг юм гараад явчихин тий. Хүн айгуу сони эсэргээр нь сэтгэдэг тий. Уул нь бол зөв логикоор бодох юм бол миний бие рүү нэг юм шингэж ийн гэж бодох хэрэгтэй байхгүй тий. Биенээс гарж ийн биш тий. Би гаднаас нь юм уу яагаад байгаа юм чи зүгээд байгаа юм чи. Тэгээ ингэж боддог. Тэгээ сүүл рүүгээ нөгөөх нь барыг ингээд домог шиг яригцаар агаад зис бугуйч энэ төр зүгээд тийм шар толмол бөөсөнгөт бидний биеинд байгаа хорыг гаргаж яах гэж итгэдэг тий. Тэгээ ингээ миний биеинд байгаа хорыг гаргаад явчлаа гэж итгэдэг болсон байна. Тэгэхээр энэ бол зөвхөн өнөөдөр ч ингээд нэг тэг хүн төрлөخت гид амир олж нээчихгүй тий. Зис чи өстой ийм лаг юм биш тий. Энийг зүгээд юуг болчих. Өвчнгөө болчих. Биеийн цайн амин гэж олж нээсэн ч юм биш. Хаа байсан 2000 жилийн өмнө ч байдаг байсан юм. За гэхдээ энэ хаанаас гаралтай бэ гэхээр за 2000-3000 жилийн өмнө бол бид нар яг нарийн юмыг мэдэхгүй шүү дээ ямар ч байсан. Гэхдээ юу ажиглагдсан бэ гэхээр зарим одоо бүс нутгууд, зарим тосгодод ч юм уу, зарим одоо энэ айлууд ингээд амьдарч байхдаа нөгөө нэг зисэн аяг, зисэн одоо юу халбах сэрээ те. Тиймэрхүү юмнуудад ингээ усыг л хоолоо хийж идэнгүүт тэр газар халдвар төвчин багтархаадсан байхгүй юу? Тэрийг ямар ч байсан бүр 2000 те нөгөө 1000 жилийн өмнөх одоо нөгөө оточ мааран бууд маань ажигласан байгаа юм. Тэгээд яг нөө ийм юмд хоол унд хийж идэх юм бол чи юу юм бэ те одоо нөгөө нэг биеинд сайн юм байна. Халдвар төвчин гаргадаг юм байна. Яг яагаад халдвар төвчин гарч байгааг бол мэдэхгүй шүү дээ тэр үеийн хүмүүс чинь те. Гэтэ ямар ч сан халдвар төвчний тархалтыг багасгах юм байна гэдгийг ажигласан ба. За хэрвээ манай сонсогч нар тэгээд санаж байгаа бол нөгөө юу шүү дээ.
UPS-ээр нэг байскел гардаг жангум дээр чинь ингээд нөгөө хаана зис юутай тий аяг тавхтай юм юунд хоол хийж иддэг штэ тий яагаад тэгэхээр нөгөө хэрвээ хор хийдсэн байх юм бол зис юунд нь ингээд өөр өнгөтэй болоод мэдэгддэг наацхан тий тэгээ ингээд мэддэг учраас ингээд зис юмд хоол ундаа хийж иддэг дээрээс нөгөө биеийн эрүүл мэндэд нь сайн тийм учраас тэгдэг байна. Тэгэхээр чин жангум чи 2000 жилийн өмнөх хүн баха би буруу санааг бол тэгээд аль тэр дээр үед мэддэг гэсэн чи бид нар болон зэсийг ямар ч байсан нэг тийм одоо нэг мэд шидэж юм шиг юу байна те хэрэглээ байгаад байна гэдгийг мэддэг байсан байхгүй. За ингэж явсаар хагаад сүүл рүүгээд нөгөөх нь бүр галзуурж эхэлж байгаа. Ягаад тэгэхээр одоо ингээд зэс бугуувч зүүдэг болчоо. За бүр ингээд юм зэс нөгөө юм толгоондоо гэвлүүр зүүдэг байсан байгаа. Дундад зүүн үед хүмүүс. Тэгээ яаж юм гэхээр ийм юмнууд зүүх юм бол нөгөө нэг миний биед ямар нэгэн гадны хор энтер орж ирэх юм бол тэр зэс нь ингээ гаргаад авчдаг тий. Зэс ингээ хор шүүх үйлчлэгээтэй гэж итгэдэг. Тэгээ нөгөө биен дээр нэг юм шар ногоонд толб гарангууд зэс зүүсний дараа нөгөө миний биеинд байгаа хор гадагшилж яана гэж итгэдэг байсан ба. За тэр ихтэй бодит байдал дээр яаж байгаа гэхээр нөгөө зэс хүний арьс ус 3 урвалд ороод тэнцээ толб тогтчих байхгүй тий тэр чи зүгээр ямар ч одоо нэг хор мор гарахгүй тий хэрвээ тэгдэг байсан бол өнөөдөр үлийгээ хийж бид нар Эмирата ч юм уу рентген одоо юутай байх юм тий өндөр том машинуудтай байх юм яах гэж бид нар өнөөдрийн орчин үеийн эмнэлгийг байгуулах юм тий хүмүүс бас тэрийг юм ингийн логикоор нь бодох хэрэгтэй. За тэгээ ингээд энд хүүхэн явсаар хагаад орчин үеч гэсэн ингээд явж л байгаа. Зис бугуувчаар за 25 дор бол бүр ингээд хитийдсэн юм ярьж байгаа юм тэр зис бугуувчаар ингээд зис бугуувч зүгэл 25 дор идэг юм шиг шиг одоо өнөөдөр бол яг амар чухал асуудал шүү дээ хүн төрөлхтөнд байгаад хідэн бүр дийлэхэд маш хэцүү өвчин байна тий бүр үнэхээр ингээд зовлон болчихоо. За тэрний номер 1 асуудал ерөөсө 25 дор байгаа. Дээрэс нь жилээс жил ирэх тусам хүүхдүүд 25 дараар өнгөрөх ингээд юу багаар ингээд ихсэж байгаа тийм учраас асуудал гараад байгаа нөх жоохон одоо нөгөө ялангуяа бид нар зүгээр ингээд кинон дээр анзаарах юм бол сүүлийн үед гарч байгаа кино дээр үед гарч байгаа кинон дээр 25 дартай хүүхдүүдийн тоо ингээд нэмэгдсэн байгаа шүү дээ. Тэр чинь ингээд тодорхой хэмжээнд жижигхэн нийгмийнхэн тойл болж байгаа шүү дээ урлаг маань. Тэмчэнэс л бид нар ингээд ажиглаж болж байгаа байхгүй 25 дартай хүүхдүүдийн тоо ихсэж байна. За 25 дар бол өөрөө генетикийн өвчин байна. Тэр бол ямар нэгэн одоо ингээд би гадуур явж байгаа нэг найзтайгаа гар бариад эсвэл ингээ хүнтэй үнсэлцсэн чи шууд 25 дар авахгүй тий. Яг тиймэрхүү тохиолдол байхгүй л байх л та. Яг тэгэхээр 25 дар маань өөрөө генетикийн өвчин. Халдварт биш. Тий, халдварт өвчин биш тий. Генетикийн өвчин. За генетикийн өвчин учраас энийг эдгэх маш хэцүү. За өнөөдөр бол ерөөсөө ангаах ухаанд генетикийн өвчлөлүүдийг л эдгэх айгүй хэцүү байна. Яг тэгэхээр генетик гэдэг чинь хүний бие бүтээж байгаа эс яаж ажиллах уу гэдэг заавар шүү дээ тий. Ерөөсөө яаж ажиллах уу гэдэг тэр заавар явж байгаа. Бид нар ажиллаа хийхдээ наадах нь бид нар хоол идэхдээ нэг юм тодорхой заавруудын дагуу идэхгүй бол баларна тийм үү. Одоо наадах нь хоол идэхийнхээ өмнө гараа угаа тий. Тэгэхгүй бол яах юм тэр чиг эзний өвчл тараана гэдэг ч юм уу одоо тиймэрхүү юмнууд болж бол. Тэгэхээр тэр тухайн заавруудыг бид нар дагахгүй бол тэнцээ өвчин тусдаг шиг 25 дар дээр тухайн эс маань генетикээс өгж байгаа заавруудыг л дагна. Гэтэл генетикээс өгж байгаа заавар нь өчи 25 дарын эс болоо тий өвтгүү эс болоо тэгэнгүүт нөгөөтг нь үржин тийм хүний биеийн тэгээд яг би 25 дарын тухай нарийн мэдэхгүй хэрэг буруу тайлбарлаж байвал эсвэл жоохон ингээд дэгстүүлж ярьж байвал доор нь яг мэрэгжлийн хүн сонсож байвал гоё тайлбарлаад өгөөрэй тий тэгээ ингээд 25 дарын эс маань ихсээд хүнийг ингээд 25 дартай болгож байгаа. Тэгээ өнөөдөр бол янз янзын 25 дар байна тийм үү. Наадзах нь ходоодны 25 дар энэ айгүй олон төрлийн 25 дарууд байна. Энэ бол ингээд өөрөө асуудал болцсон. Тэгсэн чинь энийг орчин үеийн технологиор бид нар жишээнд ихэнх 25 дарыг яаж эдгээд өгөхөр нөгөө нэг химийн эмчилгээ, физик эмчилгээ гэдэг байгаа тийм янз янзын хим физикийн эмчилгээнүүд байгаа 25 дарыг эдгээд. За эдгээр маань ерөнхийдөө ямар юугаар одоо эмчилгээний арга явж байгаа гэхээр за физик эмчилгээ гэх юм бол ерөөсөө л хүний биеинд байгаа 25 дарын эсийг би гаднаас нь буутж байгаа байхгүй зүгээр. Буутах юм бол яах юм тэр чинь эвдрэн шүү дээ тийм эвдрээд тэр эсийг устгаж ийн гэсэн. За юугаар бууддаг гэхээр протоноор буудна. Нөгөө нэг алдартай протон ч ерөөсөө бүх юмд хэрэгтэй. Өндөр энергитэй болсон протоноор би хүний биеинд байгаа 25 дарын эс цуглагдсан хэсэг рүү буудаад тэрийг атомын түвшинд нь эвдээд байхгүй болгож ийн гэсэн. Бүр генетикээс нь бага түвшинд нь эвдэж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэж ингэж одоо эмчилдэг ба. За хим эмчилгээнүүд гэж байна. За яг хоёлаа гэтээ баг удахгүй дугаар дээр яг энэ тухай бүр дэлгэрэнгүй ярина. Одоо нөгөө нэг химийн эмчилгээ гэжгүй юу юм, химийн зэвсэг гэж юу юм, физик
эмчилгээ гэж юу юм гэсэн дугаар байгаа. Тэгэхээр тэрнээр илүү дэлгэрэнгүй ярих учраас одоохондоо ингээд санаагийн өгөөл орхичих тий. Хим физикийн эмчилгээгээр бид нар тавдрыг эмчилдэг. Дээрэс нь яг жилээр тусам эмчилгээ сайжраад амьд үлдэх хүмүүсийн тоо сайжирж байгаа ч гэсэн стил одоо ч гэсэн энэ бол хэцүү асуудал байна. Тэгэхээр энэ төсөөлөл бид нар юу буулгах ёстой вэ гэхээр бид нар хорт тавдрын эсийг генетикийн төвшөнд нь эдгийхийн тулд физикийн бас нэг нүдэнд харагддаггүй бөөмөр буудаж байна тийм үү. Генетикийн за ДНХ бол нүдэнд харагдана шүү дээ тий. Электрон микроскопоор авсан зураг нь тэнцээ бэж идэг тий бүр. Тэгэнгүүт за протон бол нүдэнд харагдахгүй ягаад харах боломжгүй тийм бөөм байж. Тэргээр буудчихж бүр тэр атом молекулын төвшөнд нь тухайн системийг би физикээр нь задлаад эвдээд тэгэнгүүт одоо нөгөө нэгэнд эвдэрсэн хоёр молекул хоорондоо нийлж генетик үүсэхгүй шүү дээ тий. Бүр бутлаа ичиж байгаа юм чинь. Тийм учраас нөгөө нэг хорт тавдрын эс үүсэх боломж нь байхгүй болоод тэгж идэгэж байгаа байхгүй. Гэтэл одоо нөгөө логик нь юм байна. Би нэг юм гадуур захаар ч юм уу эсвэл юм телевизээр рекламдаг дуракуудын нэг юм бугуувч аваад хэдэн мянга гэлээ 300 мянга гэсэн. 300 мянган төгрөгөөр нэг юм бугуувч аваад тэрийг зүүгээд за тэгээд хорт тавдар идэх нь гэхээр тухайн бугуувч өөрөөсөө протон гаргадаг байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу те. Гэтэл өнөөдөр дэлхий дээр яг тэгж хорт тавдрын эсийг атомын төвшөнд нь молекулын төвшөнд нь протоноор буудаж идгээд 28хан газар байгаа тийм үү те. Гэтэл зарим хүмүүст бол ингээд зүгээр гэрт нь ингээд 10 хэдээрээ байх шиг байна те. Бугуувч болох цааш. Дэлхий дээр хамгийн үнэтэй технологи нэг нөхрийн гэрт 10 20 дээрээ байна гэдэг бол байж боломгүй юм те. Хэрвээ тийм байсан бол тэр нөхөр тэр бомтон болцсон те. Явж явах хэрэг ёстой шүү дээ наад захын логик. Тэгэхээр энэ бол өөрөө ингээд буруу логик одоо буруу мэдээлэл хит одоо хүмүүсийг юм мэдхгүйгээр далимдуулж гарч байгаа нэг том жишээ байгаа байхгүй. За өмнөх дугаар дээр бас нөгөө нэг манай хөнгөн цагааны хөгжилтөө түүх байсан шүү дээ. Хүмүүс ягаад чим тэрийг айгу хүн дээр хүлээж авсан. Тэр бол зүгээр л яах нь бид нар хөнгөн цагааныг гаргаж авахын тулд үнэтэй одоо зардлах гардаг байсан. Энэ бол бүр дэлхийн хүн төрөлхтний түүхэнд бүх технологи төр байдаг юм шүү дээ тий. Бүх технологи яадаг жил болгон хямдарч идэг. Яагаад хямдарч идэг вэ гэхээр тухайн технологиг хийх зардал маань үргэлж багасч идэг байхгүй. Тэгэхээр тэр технологи хямдарч идэг. Хөнгөн цагаан дээр огцсон багассан хөнгөн цагаан юуч биш болсон тий. Тэгэл нөгөө хүмүүс нь хөнгөн цагааныг гоё одоо алтнаас үнэтэй тооцоо болсон. Үүнтэй адил бид нар магадгүй 2000 жилийн өмнө зис юм ингээд зүгээ одоо ингээд хоол зис аяг тавнд хоолундаа идэхээр тодорхой хэмжээнд халдвар төвчин гардггүй байхад одоо ингээд багасч байгаа гардггүй цаашаа тий багасцсаныг ажиглаад зис чинь хүний биед хэрэгтэй юм байна бугууч хийгээд зүчээ гоё эмиг хийгээд зүчээ тий гоё пирсинг хийлгэчээгээ тэгж явж хагаад тэр үед яг юу ч мэдэхгүй байгаа шүү дээ би зүгээр л ажигласан юм аа л би тэнд хийж байгаа тий хүн бол ерөөс энийг ингээд хийхэд ийм байна тэгвэл эн чинь энэнд хэрэгтэй байна гэх нэг автомат логикуд явж байгаа шүү дээ. Тэгж ингэж ашиглаж явж байгаад бид нар дараа нь шинжилхэн хөгжид өнөөдөр мэддэг болсон юм аа. Зис гэдэг энэ элемент маань өөрөө яагаад тэр дээр үед ингэж зис аяган дотор усыгээд хор хийнгүүт нь ингэж гаргаж ирээд идэг гэсэн юм бэ. Тэг өөр өнгөтэй болоод идэг гэсэн юм бэ. Нэгт хоёрт яагаад юм зис аяг тавг хэрэгэлдэг ч юм уу юм зис юм хэрэгэлдэг газар халдвар төвчин ингээд баг гараад идэг байсан юм болоо. Яагаад ингээ хаан тийм зис юмд идчихэж ингэдэг байсан юм бэ. Гэтэ тэр жангуми хаан бүр өрөвдөг хэцүүтэй хамаг л сайн сайхан мэдчихэж өвдчихэд идэг. Тэгээд ийм зисийг ингээд асууж байгаа байхгүй юу. Бид нар чинь ингээ нөгөө нэг өв уламжлаараа гэдэг ч юм уу те ингээ айгүй олон жил хэрэгэлсэн юмнууд байж байгаа. Тэгээ ингээд шинжилгуунчаар асуунгууд учир юм болж таарсан. Тэр нь юу вэ гэхээр зис гадаргуу дээр бактери амьдарч чаддгүй байхгүй юу ерөөсөө шалтгаан нь тэр. Тэгэхээр чи яах нь хоёулаа ингээд зис аяган дотор нэг гоё нэг 2 дугаар за нэг хэдэн одоо цагаан сар болж байгаа юм чи бууз хийчээ те. За гэтэл ингэж төсөөлөе л да одоо нөгөө бууз маань дөнгөж игнэт гаргахад бол гайгүй тийм үү. Тэр чинь насар халуун байгаа шүү дээ. Бараг бактерийн тал нь устцсан явж байгаа шүү дээ. Талаас илүү ч устцсан явж байгаа. Энэ жоохон ингээл бүлээ нэг юм процесс болно шүү дээ тий. Тэгээ жоохон бактери үрчицсэн. Тэгээд зис аяган дээр тавилаа. Тэнд юу болох вэ гэхээр буузнаас ч юм уу өөр газараас одоо хүний гараас ч юм уу ирсэн бактери маань зис гадаргуу дээр очлоо. Зис гадаргуу дээр юу байдаг вэ гэхээр зисийн ионууд явж байгаа шүү дээ тэнцээ тий. Нөгөө нэг цэнэгтэй захилгаан цэнэгтэй болцсон зисүүд тэнцээ явж байгаа шүү дээ. Захилгаан цэнэгтэй болцсон зисүүд бол ерөөсөө бактери устгадаг цагдаа нар واخхгүй ерөөсөө зүгээр. Бактеринд амар дургу, бактери тэдэрт дургу. Тэгээ бактери харах юм бол нөгөө бактерийн энзим байгаа шүү дээ тий. Бактерийн нөгөө нэг бүр ингээд митохондрийн төв рүү н орж байгаа хэсэг байгаа шүү дээ. Бактерийн нөгөө нэг одоо бүр төв хэсэг нь байж байгаа тийм үү. Тийшээ
зэсийн ион явж ороод нөгөөтгийн задлаа ичдэг байхгүй шууд бактерийг. Тэгэнгүүт нөгөө бактери чи амьдрахгүй шүү дээ. Нөгөө бактери чи хэд чирэггүй юм болж байгаа байхгүй. Тэгээ ингээд тэгэхэр чи яах нь бактериудын чи тодорхой хэмжээнд устгах нь шүү дээ. Тэгэнгүүт яг вирусын дээр яг адилхан үйлдэл хийдэг. Вирусын ерөөсөө цөмрөө нь явж ороод нөгөө RNA-г задлж хаяад RNA-г задлж хаяад тэгвэл вирус чи яах нь бүр ингээд тэг дотоод атомын бүтцээрээ тэнцээ бактери вирус маань үхэж ийн гэсэн үг шүү дээ. Тийм учраас тодорхой RNA л байгаа шүү дээ хөр. Тийм нөгөө ариутгах үйлдэл хийж байгаа байхгүй юу? Зэс маань тэрийг олж мэдсэн байна. Зэсийн он чинь бактериудыг устгаад байдаг гэсэн учраас дээрүүд яах нь нөгөө юм зэс одоо юм олон хэрэгэлдэг айлт ч юм уу те тосгонд халдвар төвчин баг гарч. Халдвар төвчин гэдэг чинь юу юм? За нөгөө хүнд вирусын халдвар төвчинг орхиё л доо. Хамгийн амархан халдвар төвчин гарах шалтгаан бол ерөөсөө бактери шүү дээ те. Ариун цэвэр шүү дээ. Тэгэнгүүт тэмчээ яах нь нөгөө тэр дээр үед чи ямар амар юм одоогийн лаг савн маавн ариутгагч бодис байсан биш те. Зэс хэрэглэнгүүт тэр үе тэр тухайн тосгоны ариун цэвэр тодорхой хэмжээнд зэс нь одоо ариун цэвэрт нөлөөлдөг байсан байгаа байхгүй. Тэрийг олж нээсэн байгаа. Тийм гар мараа угаахгүй шүү дээ. Тэ одоо гар мараа угаахгүй те тэр үе юмс. Яг хөө тэгэл за угаалаа гэхэд юм шүү дээ. Усан дугаан тийм үү. Гэл зүгээр төсөөлөе л доо. Гэтэл савн байхгүй усан дугаан гэдэг чинь өөрөө юу гэсэн үг юм те. Тэр баг бактери нэмжиж магадгүй шүү дээ тийм чи. Тэр тийм байсан юм. За гэтээ энд бид нар нэг юмыг бас анхаарах хэрэгтэй. Тэр нь юу гэхээр би ингэж шиллээ гэд эрдэмтэд энийг олж нээлээ гэд гинт ингээд бүгд зис аяг аваад зис салбаг аваад гар мараа угаахаа болж болохгүй заяа юу вэ гэхээр зис маань тухайн орчинг одоо тухайн орчны ариун цэврийг хангахад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлдэг л ийм элемент болохоос биш 100% тэр ариун цэврийг хангадаг элемент биш ээ тий. Тэр чи одоо бүр ийм нарийн одоо тоо хугацаа байгаа. Тэр нь юу гэхээр зис гадаргуу дээр тухайн бактери 2 цаг болох юм бол тухайн бактери 90-ээс устна гэж. Гэтэл 2-оос бага цаг болох юм бол устдахгүй байх нь шүү дээ тий. Тэгэхээр чи яах нь тэр чин зүгээр зис бол одоо нэг хөөрхөн дэмжлэг өгнө тий. Одоо нөгөө хүний биеэр ярих юм бол витаминтай адилхан гэсэн үг байхгүй юу тий. Витамин уух юм бол бидэрт хэрэгтэй тий. Бидний нөгөө нэг энэ эсийн системүүдийг гоё явуулна. За тэгэхээр хоёул эхний хамтран ажиллагчаа танилцуулаад витаминаа танилцуулаад тэгээд өргөжлүүлж яриа тий. Тий. За манай үзэгчд маань нөгөө гараа угаахгүй штэ гэсэн дээрээс эмзэглчгүүдээ нөгөө ковидоос хойш бид нэр гараа угаад сурсан гэдэг дээр бас бодоод хэлсэн шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. Тэгээд энэ өвлийг одоо нэрэл одоо бас эдний амин дэмээр баялаг өвөл одоо энэ уранд ор те одоо хүүхдүүд маань ханаа том баг тусч бас айтайхан дархлаатай өвлжлөө. Тэгээд эднийх бол нэг олон төрлийн амин дэмүүд ашигтай бактери эрдэс ботыг нэг дараа агуулсан энэ нийлмэл найрлагатай 4 төрлийн Bikutan хүүхдийн витаминыг санал болгож байгаа. Та бүхэн тэгээ эмээ сангуудаар орохдоо нэг Bikutan гэсэн бичиг байна уу эсгийг бас хараад аваарай. Тэгээд одоо нэг амин дэм эрдэс витамин гэдэг бол нөгөө хүүхд болон хөгшөө хүмүүст бас зайлшгүй бас дэмжих ёстой юм байн ууж явах тогтмол ууж явах ёстой ийм зүйл байдаг. Тэгээд нөгөө 2 дугаар дайны дараа ч юм уу сүүлэнгийн үеийн дараах эрдэс боцын одоо маш ихтэй дутагдaltaд орж исэн хүмүүс дээр зүгээр экстрим жишээ авахад одоо хойш хөрөө утанд нь таргалт илүү гараад байсан ч юм уу те. За эсвэл одоо ингээ зүрх судасны өвчин гарч исэн ч юм уу. Энэ бол одоо нэг шинжлэх ухаанаар батлагдсан. Тэгэхээр бид нар энийг нөгөө нэг бас нэг дор бөөн угаад ч юм уу те. За одоо ууя гээл одоо нөгөө С витаминыг бүтнээр нь уучдаг шиг, уутаар нь уучдаг шиг тэгж болдоггүй те. Хамгийн гол нь яг ингэж нөгөө нэг тогтмол уух хэрэгтэй байдаг. За тэгснээрээ одоо маш олон өвчин эмгээг одоо баг зэргийн зүйлүүдийг бол одоо хөнгөнд авдаг ч юм уу те ингэж даван туулах ийм боломж ирч хүчийг бидний биеийн энэ эсүүдэд ингэж өгч байдаг учраас одоо марталгүй хөөрхөн хүүхдүүдтэй одоо хүүхэд гэлтг өөрсдөө ч гэсэн бас авч угаарай гэж хүсэж байна. Тэгээд Health Point болон бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. За Facebook-оор н ороод харчих юм бол илүү амар алкалоид Mongolia гэдэг одоо энэ Facebook хуудасаар нь ороод хараарай. Холбогдох утасны дугаар нь 9934 97 17 80 53 51 91 гэсэн утсаар холбогдно. За ингээд нэвтрүүлгийг ивент дэгж байгаа. Амин дэмийг санал болгож байгаа. Lenus Med-ийнхаа хамт олон их баярлалаа. Баярлалаа. Тэ одоо ерөөсөө л харин зис витамин 2 ч их адилхан маа. Юу гэхээр зис бол тухайн орчинг ариун цэврийн одоо ингээд бүрэн хадгалахад дэмжлэг маш сайн дэмжлэг үзүүлдэг элемент биш үү? Тэрнтэй адилхан яг бид нар ингээд өнөөдөр гэрээсээ гарч алхаж байхдаа хоол идэж байхдаа тодорхой хэмжээнд витамин авж байгаа ч гэсэн тэрний хажуугаар support дэмжлэг болгож витамин уухгүй бол одоо нэг
өдөр тутмын хэрэглэнээс авж байгаа витамин маань хангалттай биш байгаа гэдэг байхгүй тий. Тин чи хангалттай тодорхой хэмжээнд дутагдал үүсгээд идэг учраас хажуугаар нь одоо ялангуяа орчин үед бол ялангуяа хүүхдүүд маань тэгж витамин ууж явах хэрэгтэй ялангуяа тий. Ялангуяа одоо нөгөө манай Монгол шиг улсад шүү дээ. Өвөл 100 болдог тий. Ерөөсөө температур нь ингэж огцом солигддог, зутраадаг улсад бол заавал бид нар тийм эрдэс амин нэмэлт тижээлүүд хэрэгтэй байдаг байгаа шүү. За тэгээ буцаад зэс рүүгээ ороход бол ингээд зэс бол ингээд тэр бактери вирусуудыг устгадаг, дэмжлэг өгдөг тийм элемент байгаа байхгүй. Тийм учраас яах нь тэр дээр үйд нөгөө нэг юм халдвар төвчин гарах юм бол тий тэр зэс ялангуяа хэрэглэдэг газар нь илүү бага гардаг гэсэн юм аахгүй нөгөө бактериудыг устгачдаг байсан учраас. Гэтэ энэ нөгөө түрүүн бас хэлэх гээд байгаа санааны юу гэхээр бид нар байнга энийг дэмжлэг болгож хэрэглэнүүл гэхээс биш шууд зэсэр бүх юмаа бүр чаянгуудаа яадчих болохгүй тий. Бусад юмнуудаа хайж болохгүй тийх юм бол тийм ерөөсөө ямар ч зэсний маань хэрэг байхгүй болчихно. За энэ дээр бас ингээд дахиад нэвтрүүлгийнхаа яг гарчигтай холбоотой нэмэхэд ийм хоёр түүх байгаа. Тэр нь юу гэхээр хүмүүс бүр ингээд шалгаж үтсэн байгаа. Ерөөсөө 10 хэдхэн жилийн өмнө. Наад зэс бугувч бүр яг жинхэнэ зэс бугувчиг шүү. Зэс бугувч чи яг ингээд хүний бүр ингээд тий өвдөлт өвчин намдаадаг юм уу яадаг ингээд. За ямар хүмүүс төр шалгасан бэхээр хамгийн анх 2013 онд Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд ямар одоо туршилт хийсэн бэ гэхээр хэд хэдэн гэдэг нь 45 өвчтөн багхгүй 45 өвчтөн өөрсдөө ингээд саналаар нь тийм мэдээж хүчээр яахгүй шүү дээ. Өөрсдийнх нь саналаар энэ туршилтанд оролцсон. Тэр нь ямар туршилт вэ гэхээр энэ өвчтөнгүүд маань өөрсдөө зүрхний асуудалтай хүмүүс байсан байна. Нэгсэндээ нөгөө нэг артерийн судасны өргөсөл гэдэг өвчин байдаг шүү дээ тийм өвчтөй хүмүүс байсан байна. За тэгээ энэ хүмүүс маань ингээд саналаараа 4 төрлийн ийм юг одоо зүүх бугуйчиг зүүн заяа. За ямар бугуйчуд вэ гэхээр эхнийх нь бол зүгээр л нэг ийм соронзон бугуйч. Энэ нөгөө нэг хүмүүс юу ярьдаг вэ гэхээр энэ зэс бол ингээ нэг юм соронзон шин чанартай гэдэг те. Соронз бол ерөөсөө онцгой юм биш те. Ягаад ч юм хүмүүс ингээ соронз гэхээр л нэг юм онцгой юм гэж итгээд идэг. Соронз бол ингээ дэлхий дээр хүртэл бидний ойр орчинд байж байгаа шүү дээ те. Таацаагүй байдаг зүйл. Гэтэ соронзыг маш өндөр хүчтэй болгоод ашиглах юм бол бид нар наазах нь MRI хийж болно те. Тэрээр бол соронз бол бидэрт хэрэгтэй. Түүнээс биш соронзон бугуйчны соронз бол юу ч биш. Тэр бол хөрөгчний чинь соронзноос сул юм гэж байгаа тийм. За ингээд 4 төрлийн соронзон бугуйч 3 өөр хүчтэй, маш хүчтэй дунд зэргийн айгуу сул гэж. За дөрөвтг нь юу вэ гэхээр яг зэсээр хийсэн бугуйч байгаа байхгүй. За ингээд нөгөө өвчтөнгүүдтэй 5-7 хоногийн турш ингээд зүү ээлжилж зүүгээрээ. Гэхдээ хоорондоо яах нь 1-7 хоногийн зайтай. Жишээ нь эхлээд би нэг бугуйчийн зүү 5-7 хоног зүүчээд 1-7 хоног юу ч зүүхгүй яваад дараагийн 5-7 хоног нь өөр бугуйчийг зүүн. За ингэнгүүт яаж контролддог вэ гэхээр айгуу гоё. Нөгөө өвчтөнгүүд маань ингээд бодно шүү дээ. Ягаад гэхээр плацебо гэдэг чухал юм байгаа шүү дээ хүнд. Плацебо эффект гэдэг нэг гай байгаа тийм. Тэгвэл плацебод нь орж байгаа үгүйг нь контрол хийхин тулд, хяналт хийхин тулд би тухайн өвчтөнд ямар зэс бугуйчаа зүүлгэж байгаа хэлэхгүй байхгүй ерөөсөө. Тэгэнгүүт хүн чинь нөгөө нэг хартай амттай юм чинь би ихийн зүгээд байгаа юм болов багын зүгээд байгаа юм болов гэж мэдээ. Тэрийг шалгах ингүүт нь бүгднгийнх нь соронзон шин чанар нь хөрөгчний соронцтой адилханаар хийцэн байна. Хүч нь бол өөр. Гэхдээ ингээ хөрөгчний соронцтой адилхан хөрөгчийн наалтахаар хэмжээтэй байхгүй. Тэгээд хүчингүүд нөгөө зүүж байгаа хүмүүс яах вэ гэхээр би яг зэсийн зүүж байгаа хүмүүс соронзын зүүж байгаа юм мэдэхгүй. За ингээд явчихна. Тэгэхээр яах нь нөгөө хүн чинь плацебод орохгүй байхгүй юу те. Плацебод орох нь багасчихна гэсэн. За энэ судалгааг ингэж хийгээд энэ эрдэмтэд ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр ерөөс ямар ч тэнцээ яах нь тухайн хүмүүсийн артерийн судасны өргөсөлт нь нарийсгсан ч юм уу те зүрхэнд нь ямар нэгэн тэр ачаалтыг багасгасан ч юм уу тийм юу байхгүй байна. Эффект байхгүй байна гэдгийг гаргасан. За энэ судалгааг өмнө нь өөр төрлийн арай бас нэг юм өвчтөй хүмүүстээр хийсэн. За тэр нь юу 2009 онд хийгдсэн судалгаа байна. Тэр нь бол бас нэг 45 одоо өвчтөн дээр энэ судалгааг хийсэн. За тэгээд бас адилхан үр дүнд хүрсэн. Ерөөсөө л ийм зэсмэс юм тий зүүхээр хүн ингээд яадаг юм байна. Одоо идэгдгүн байна. Ямар нэгэн байдлаар ингээд ямар нэгэн одоо хүний эрүүл мэндэд хэрэгтэй нөлөө тий шууд ажиглагдах хэрэгтэй нөлөө бол бэдгүн мэн. За тэр түр шууд ажиглалтыг яаж хийсэн бэ гэж хүмүүс маргаал ороод ирдэг тий. Наа чи айгуул бол юм квант юм гэдэг өөрсдийнхөө мэдэхгүй юм яриад ороод ирэн зарим тий. Тэгэнгүүт юу гэхээр айгүй амархан. Яагаад тэр артерийн судасны өргөсөлтөө ч юм уу зүрхний асуудалтай ч юм уу тийм иймэрхүү хүмүүсийг сонгож авч байгаа гэхээр CPR-д оруулж болохгүй тэр хүмүүсээ чи ерөөсөө MRI-д оруулж болно, рентгенд оруулж болно. Яг бодитоор зургийг аваад харьцуулах боломжтой байхгүй.
Тэгэл шууд мэдчихээн те ямар нэг өөрчлөлт орж ийн үү яаж яах гэдгийг мэдэх боломжтой. Тэгээ ямар нэг өөрчлөлт ороогүй гэдгийг мэдсэн. Тэгэхээр одоо ерөөсөө бид нар ямар дүнгэлтэнд хүрж байгаа вэ гэхээр ямар нэг энэ соронзон бугуйчуд те ямар нэг энэ соронзон юмнууд одоо бүр юм соронзон уловч гэж байдаг үлдсэн гэсэн. Яах гэж тийм зүйдэх юм. Ийм зүйлүүд энэ зэс мөнгөн хөнгөн цагаан юу ч байдгийг энэ одоо зах дээр зарагддаг зарим нэгэн телевизүүдээр рекламддаг юмуд бол бүгд худлаа. Яагаад ч тэр хүний биеинд одоо нөлөөлөхгүй. Гэхдээ энд нэг юм тайлбар байгаа. Тэр нь юу вэ гэхээр бүгд худлаа гэдэг нь бол үнэн. За тэрийг ерөөсөө одоо үнэн гэдгийг баталсан судалгаа хүн ханаас ч болохгүй. Би зүгээр өнөөдөр хоёр л судалгааг дурдж байгаа. Түүнээс биш цаана нь бүр өчнөө олон судалгаа бүр 1960-ад оны үед хийгдсэн байгаа. Тэрийг яах нь орчин үед нөгөө нэг дахиж гарч ирээд харна арга орсон хэдийн эмчнэр хийсэн байгаа байхгүй юу? Ер нь бол хүмүүс нь яах нь эмчилгээндээ ирэхгүй нэг бугуут зүвчээд алга болчиход шүү дээ тийм чи. Тэгэхээр чи хэцүү шүү дээ. Ингэж хийсэн байна. За тэгэхээр ингээ худлаа гэдэг нь бол үнэн. Нөгөө тал хүмүүс ингэж маргаж орж ирнэ. Тэр бол үнэхээр одоо нөгөө reasonable те ойлгож болохоор маргаан мэтгэлцэн. Тэр нь юу вэ гэхээр хүн орж ирэхтэй би яг зүгхээр надад ингээд болоод идэг байхгүй юу. Хүн болохонд их юмн дээр тийм аргумент өгдөг те зурхаа дээр ч гэсэн наад чи яг таарад идэг байхгүй ч гэж байгаа шүү те. За энэ дээр хүнд пласебо гэдэг түрүүний яриад байгаа эффект байдаг юм аа. Тэр бол ингээд бүр ингээд ил болцсон. За энийг бол их баг манай сонсогч нар сонссон байж магадгүй. Тэр юу вэ гэхээр нөгөө өвчтөнд энэ шинээр турсагдж байгаа юм аа те. Тэгээ ингээд өвчнгүүд нөгөө өвчтөн гинт үнэхээр миний өвчин намдааж ийн ингээд үнэхээр ингээд надад нөлөөлж ийн гэж хэлдэг. Гэтэл нөгөөх нь яг шинээр туршиж байгаа юм биш зүгээр эмэндэн байдаг те зүгээр чихэр хүчтэй. Тэр энэ үзэгдэл бол үнэхээр нийгэмд ялангуяа хүнд байдаг үзэгдэл байгаа. За энэ үзэгдэл өөрөө юунаас болж гарч ирдэг вэ гэхээр цэвэр нөгөө бидний субъектив тархиас болж байгаа байхгүй. Хүн чинь юмыг объективаар харж сурахын тулд өөрийгөө ингэж нөгөө нэг дасгах хэрэгтэй те. Дата анализ хийж тэр зүйлүүдэд дасгах хэрэгтэй байдаг. Гэтэл их мэрэгжлийн бус хүмүүс маань тийм биш байдаг учраас сэтгэлээрээ гэдэг чтэй нэг те хүн сэтгэлээрээ согтно гэдэг үгс үг гэдэг чтэй. Сэтгэлээрээ согтох чинь пласебо гэхгүй юу ерөөсөө. Яаж байгаа вэ гэхээр бид нар чинь нөгөө сэтгэлээрээ тэр зүйлээ субъективээр бодчихингууд үнэхээр тэр нь өөрт нь ажиллаад байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгээ тэрийг нь болиулахын тулд нөгөө нэг өөрөөр үзэж байгаа шүү дээ судалгааны байгууллагууд. Тэр бол энэ бол үнэхээр хүнд байдаг эффект. За энэ эффект бүр ингэж үйлчилдэг ба. Яадаг вэ гэхээр би ингээд амар толгоо өвдөөл цээж өвдөөлнө гэж бодъё тийм үү. Тэгсэн чинь эмч надаа энэ юм бол ингээд онцгой шин юм надхаа очих гэл. Тэгэл уусан чи үнэхээр миний толгойн өвчин байхгүй болол цээжний өвчин байхгүй болол гоё нойртой онж манал. Тэнгүүт нь бүр үнэхээр миний биед ингээд өвдөлт байхгүй болоод байна уу гэж хэмжингүүд үнэхээр байхгүй болж идэг тийм чи. Яг гэхээр нөгөө тархи маань өвдөлт хүлээж авч байгаа триггерээ аваач унтраадаг байхгүй тийм чи. Тэгэхээр энд нэг ойлгох ёстой юм нь юу вэ гэхээр пласебо бол тэр өвдөлтийг л байхгүй болгож байгаа зүйл байхгүй. Нөгөө нэг тэр ингээд миний биед ингээд мэдрэгдээд байгаа өвдөлтийн шинж тэмдгүүдийг байхгүй болгож байгаа үзэгдэл. Түүнээс биш тэр шинж тэмдгүүдийг үүсгдэг өвчин байгаа шүү дээ яг биед нь тий. Одоо жишээ нь ханиаднаас болж үүсэж байгаа ч юм уу. Тэр нь бол байж байна. Тэргээр бол пласебо идэхгүй тий. Пласебог хүмүүс айгу буруугаар ойлгодог нөгөө өвчний эдгээгээд бүр ингээ эдгэждэг гэж боддог. Үгүй тэр өвчин чинь өөрөө объектив зүйл ээ. Пласебо чинь субъектив зүйл байхгүй. Тэр объектив зүйл чинь байж л байна. Гэхдээ тэр объектив зүйлээс гарч ирж байгаа субъектив миний мэдрэмжүүд байгаа шүү дээ. Өвдөж байгаа тий. Өөрийгөө заримдаа нөгөө нэг энэ дээр би бас нөгөө нэг объектив өвдөж байгаа мэдрэмжүүд бас байгаа шүү дээ. Бас хамаагүй хүмүүс солиод ойлгочих магадгүй нөгөө. Тэр мэдрэмжийг маань субъективээр нь байхгүй л болгож байгаа хгүй тарих мэдрэлийн систем. Хүний тарих чинь өөрөө тийм онцгой гоё амтан байгаа юм тий. Гэтэ тэр шинж тэмдгүүдийг тийм дархлааны хариу оруулалт болгож байгаа болохоос түүнээс биш тий амар дархлааны хариу оруулалт үзүүлэнгүүтээ тий хар тавдрын эсийг устгаад ковидыг устгадаг юм тийм юм байхгүй. Тэр бол боломжгүй зэ. Тэр бол ерөөсөө ингээд хүн 12 давхар дээрээс тий үсрэх юм бол үсэрч одоо нэг доошоо унж өхөн гэдэгтэй адилхан дэшээ нисэхгүй шүү дээ хүн тий нисэх нь боломжгүй шүү дээ хүн үсрээд тий тэрнтэй адилхан боломжгүй юм ерөөсөө хүмүүс бас ингээд буруугаар ойлгоод байдаг. Тэр нь бол ерөөсөө тэр шинж тэмдгийг багасгаж байгаа эффект байхгүй хүний сэтгэлээс болж байгаа тий хүний энэ нөгөө нэг тархины үйл ажиллагаас болж байгаа. Тэгэхээр ийм зүйл байгаа. Түүнээс биш бид нар бол энийг ингээд буруугаар ойлгож болохгүй. За хоёулаа нэвтрүүлгийнхаа төгсгөл зэсийн тухай яг зэс яаж бидний нийгэмд сүулт ингээд дахиад ороод ирэв тий. Сая бол ингээд яг нөгөө нэг орчин үед ингээд гарч ирсэн дандаа
буруу ойлголтуудыг ярьлаа тий. Одоо төгсгөлтөн зүгээр зис яагаад өнөөдөр үнэтэй байдгийм бэ гэдгийг ярилцээ тий. За нэвтрүүлгийн 2 дахь хамтран ажиллагчаар манай од мөндрийн алтан гишүүд байгаа. Тэгээд манай алтан гишүүд гэдэг нэг тусгай эрх дарахтай нэг юм улсууд байдаг. За тэгэхээр энэ хүмүүс одоо яг ямар учиртай яаж гарч ирсэн хүмүүс вэ гэхээр одоо шинжлэх ухааны танин мэдхийн од мөндөр сувгийн хамт олон маань 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 26 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл уран бүтээлийн 1 жилийнхаа хугацаанд одоо 1000 гаруй шинжлэх ухааны танин мэдхийн нэвтрүүлгүүдийг сэдвүүдэд бүр анхнаас нь зарлаад ингээд хүргээд ингээд явж байгаа 2 дахь жилдээ тий. За тэгэхээр одоо энэхүү зорилгын маань дэмжиж байгаа хүмүүсээ болвол яг алтан гишүүн гэж одоо тусдаа энэ группт оруулсан. Тэгэхээр яаж дэмждэг вэ гэхээр нэг нэвтрүүлгээ 100 төгрөг гэж үнэлээд одоо 1000 нэвтрүүлэг бол 100,000 төгрөг болох нь байна. Тэгээд 100,000 төгрөгийг та бүхэн маань од мөндрийн данс руу шилжүүлснээр алтан гишүүн болно. Тэгээд бид нар бас алтан гишүүн болсон хүмүүсээ одоо хүмүүс маань яг ямар одоо эрхтэй байдаг вэ гэхээр хаалттай Facebook группт орж ирээд манай бүх нэвтрүүлгүүдийг лайваар үзэн хөтлөгч нартайгаа шууд харилцан ярилцаад бид нар чинь лайв эхлэхээс өмнө бас нэлээд халуун дотн юм болж одоо яриа болж эсвэл одоо шинжлэх ухааны мэдээлэлүүд юм тэгсэн чинь ингэсэн гэж ялэн штэ одоо гэх мэт ийм одоо бас ярианууд болдог. За нэмэх нь манай од мөндрийнхэн маань одоо 5 тв рүү аяллаа хийж гэн. Энэ бүх аяллуудаар алтан гишүүн болвол 100,000 төгрөгийн хөнгөлт идэх одоо боломжтой байдаг. Тэгэхээр одоо 10 аялал байсан ч арууланд нь явсан ч гэсэн 100,000 төгрөгөө одоо хэмнэх ийм боломжтой гэсэн үг ээ. За тэгээд одоо сая бас од мөндрийнхний спорт өдрлөг боллоо. Алтан гишүүдийн маань спорт өдрлөг боллоо. Маш сайхан халуун дулаан урамсгалтай юм гоё өдрлөг болсон. За од мөндрийн төрсөн өдөр бас өнгөрсөн жил одоо тий 300 гаруй хүн цугласан байдаг. За одоос энэ жил 4 сарын 29-нд одоо алтан гишүүд маань бас хүрэлцэн ирнэ. Энэ бүх үйл ажиллагаанд ямар нэгэн үн төлбөргүй ингэж оролцох эрхтэй байдаг юм аа. Тэгээд та бүхэн маань бас хараахан алтан гишүүн болж амжаагүй байвал Худалдаа хөгжлийн банкны 94,000 4,000 4191 тэг 4 518 гэсэн од мөндөр танин мэдхийн эзэмшигчтэй энэ данс руу 100,000 төгрөгийг шилжүүлэхдээ Facebook нэр болон утасны дугаараа бичээд илгээн. Тэгээ манайхаас тантай холбогдоод одоо энэ хаалттай групптэй оруулснаар ингээд алтан гишүүдийн маань нэг болоод шинжлэх ухааны танин мэдхүйд дуртай. За мөн одоо энийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд яг ингээд хувь нэмэр оруулж байгаа. Нэмэх нь одоо бидний үйл ажиллагааг одоо жигд цааштай явахад ингэж маш том хувь нэмэр болдог. За ингээд алтан гишүүдтэй маш их баярлалаа. Тэгээ алтан гишүүн хараахан болж амжааг хүмүүсээс болоосай гэж хүсэж байна. За баярлалаа алтан гишүүд тий. Тэгэхээр яг одоо ингэ төгсгөлд нь өнөөдөр бол зис амар хамгийн үнэтэй металлуудын нэг шүү дээ тий. Нэлээд үнэтэй. Ямар сандаа нэг манай монголчууд хүртэл зисээ гаргах тухай бөө юм болдог шүү дээ. Тэгээ уул нь бол яг тий эртхэн ухаал гаргаж явах хэрэгтэй юм шүү. Ягаад вэ гэхээр өнөөдрийн орчин үеийн нийгмийн яг одоо техник технологийн энэ дэвшил энэ нийгмийн гол арга ясан зис واخгүй тий. Ягаад вэ гэхээр зис бол ерөөсөө таны миний бүгднгийнх нь карманд явж байгаа. Ерөөсөө тэр гар утсанд байгаа зүйл. Зис бол маш сайн цахилгаан дамжуулагч, дулаан дамжуулагч хямдхан гаргаж авч болдог. Тийм учраас яах нь одоо ерөөсөө бид нар өөрсдийнхөө амьдралыг технологигээр 21-р зуунд төсөөлөх боломжгүй шүү дээ тий. Ерөөсөө энэ үед. Тэнгүүд тэр технологи маань өөрийнх нь үндсэн суурь нь зис явж байгаа байхгүй тэнцээ. За тэгэхээр ингээд 3 юм суурь болчихж байгаа юм тий. Хамгийн ихний ярьдаг силицин нөгөө тий. Силикон. За тэр бол ингээд нөгөө нэг транзисторуудыг хийж байгаа. Амар чухал транзисторуудыг хийж байна. За дараа нь хөнгөн цагаа орж ирж байна. За хөнгөн цагаанах ч гэсэн агас дамжуулагч хийдэг гэж ярьсан. За одоо зис ороод ирэнгүүт зис чи ерөөсөө тэр хооронд тэр бүгдийг хооронд нь холбодог. Хүний биеэр ярих юм бол цусны судас нь واخгүй ерөөсөө. Тэнд болж байгаа бүх процессыг холбож яадаг тийм. Хүний биеэр бол цусны судсууд байхгүй бол тийм чи мэдрэл чи ингээ ажиллахаа болно шүү дээ. Одоо нэг мэдрэлийн тэр судлууд байхгүй бол нэг гэсэндээ зис бол яг тэр хүний биений мэдрэлийн судалтай адилхан зүйл юм гэсэн үг واخгүй. Орчин үеийн нийгэмд бол яг тэр үүргийг зис хийж идэг учраас зис бол маш чухал тийм. Цахилгаан хэлхээд ч наадзах нь зүгээр бүхэлдээ зис явж байгаа шүү дээ. Тэр чи зис хамгийн чухал байдаг учраас. Тийм учраас өнөөдөр ингээ дэлхийд даяараа яах нь зисийн урхаага очиж нээдэг тийм. Аль болох их зистэй байвал тэр газар тухайн технологи дагаад хурдан хөгжиж яадаг тийм. Аргагүй шүү дээ нөгөө үндсэн түүх хийдний хямдхан байгаа юм чинь тэрийг боловсруулах юм бол тэрийгэ дагсан бусад технологиуд нь хүрээд ирнэ шүү дээ тийм. Тэрийгэ даг. Тийм учраас яг хаанал зис вэ? Хаанал силикон мөнгөний хөнгөн цагаан байна. Тэр нөхдүүд бол хамаагүй юм хурдцтай үргэлж хөгжиж яадаг тийм. Илүү өндөр хөгжилтэй байдаг. Тэгэхээр зис бол
анх бол бид нар зэсийг хэрэглэхдээ зүгээр л зэр зэвсэг хийж байгаа шүү дээ. Зэр зэвсэг хийжсэн байна. Дунд нэг аяг тавг хийж явж байгаа бүр галзуураад бугуулж хийсэн байна. Нөгөөх нь ингээ бид нар тэрэгтэй гэдэг бүр ингэж явсан байна. Тэгж явж байхад нь яг нь 20 дугаар зуунд бид нар бошин маш том нээлт хийсэн нь хагас дамжуулагчийн технологиг олж нэгээд компьютер бүтээгээд гар утас бүтээгээд микрочип гэдэг зүйлүүдийг бүтээснээрээ зэс эргэн ирээд тий зэсийн хэрэглээ дахиж бүр хүчтэй орж ирээд одоогийн бидний амьдрал бол зэсгүүгээр төсөөлөхийн бараг аргагүй ч юм болчихж байгаа байхгүй. Дээрэс нь зэс өөрөө хүний биеинд агуу чухал элемент байгаа. За гэлээгээд төрөний нөгөө зэс бугавчаа зүгээд эхлэх юм бол бас болохгүй. Юу вэ гэхээр холоор энтертэй адилхан зэс эсийн митохондри дотор орж ирээд митохондри дотор энзим боловсруулах процесс нөлөөлдөг байна. Тэгжээч нөгөө нэг эс энерги бий болох боломжтой. Нэг гэсэндээ зэс төмөр хоёр эс хүний бие эсэн дотор орж ирээд яах нь одоо нэг гэсэндээ наадсах нь хүний цусны улаан эсний төмрийг тэнцээд цусны улаан эс дээр шүүж аваачид зөөж өгөхөд зэс хэрэгтэй байхгүй тэнцээ. Зэс тэнцээ. Яг тэгэхээр зэс чинь өөрөө хүчил төрөвчтэй гоё уралд ордог тий. Тэгээд хүчил төрөвчтэй уралд орохоор эсэлдээд зэсний гадуур давхраг үсчдэг шүү дээ. Тийм давхраг үсдэг. Тийм учраас хүний бие эсний ажиллагаанд хүртэл зэс айгу хэрэгтэй элемент байх нь тэнцээ. Дээрэс нь бидний өнөөдрийн технологийн амьдрал ч гэсэн зэс хэрэгтэй. Гэтэл дээр үед бол бид нар бол зэсээр зүгээр сүхмөх хийдэг гэсэн тий. Гэтэл энэтэй бас холбоотой их гоё түүх ба. Тэрний юу гэхээр ОЦ-ийн нээлт гэдэг юм байна л та. ΟЦ гэдэг нэртэй дээр үеийн хүн 3400 жилийн өмнө амьдарч ирсэн байна. За тэгсэн энэ нөхрийг альфийн нуруунаас олоод мөми болцсон цогцсон альфийн нуруунаас олсон чинь мань нөхөр зэсээр хийсэн сүх биенээс нь олдсон байгаа байхгүй. Тэнгүүт нөгөө зэсээр хийсэн сүх нь хаанаас гаралтай бол гэж хайгаад тэгсэн чи хаа байсан тусканаас гаралтай болж таарад. За энэ нь тэгэнгүүт юу зэсээр дамжиж бидэрт юг харуулж байгаа вэ гэхээр тэр дээр үед өмнөд тускан болон альфийн нурууг ингээ хамарсан худалдааны бүс үйдэг байсан байж магадгүй гэсэн таамаглал гаргасан ба. Тэгээ яах нь нөгөө нөхдүүд чи хоорондоо зэсээ солилцдог тий. Яг тэгэхээр тэр үед зэс бол үнэтэй металлтай ордог тий. Зэс бол айгүй нөгөө нэг юм давтаж гаргаж авдаг нөгөө гаргаж авах процесс нь айгүй төвөгтэй үнэтэй байсан учраас одоо зэсэн сүх бол одоо гоё алтан сүх гэж байгаа юм шиг үнэтэй сүхэндээ орох нь шүү дээ тий. Тийм байсан байгаа байхгүй. Тэгээд дараа нь харин хямдхан болсон. Гэтэ энэ нээлтээр бас их сонирхолтой юм болж байгаа нь юу вэ гэхээр нөгөө энэ чинь нөгөө хүрлийн үетэй л төстэй хүрлийн үе гэдэг бол өөрөө л ерөөсөө бид нар зэсийг боловсруулж авсан тий. Зэсийн хайш гаргаж авсан үе шүү дээ. Тэгэхээр энэ нээлт маань өөрөө давхар хүн төрлөختөн энэ зэсээр дамжсан юм худалдааны яах нь юутай байсан юм шиг байна. Тэ одоо торгоны замтаа тий. Энгийнээр хэлий гэх юм юм торгоны замтаа байсан юм шиг байна гэсэн юм чухал нээлтийг бид нар тэнцээ олж нээсэн юм. Тэгээ надад энэ нэг гоё санагц. Зүгээр л нэг элемент байхад бидний түүхийн хувьд хид орж ирж байхдаа янз янзын сонин импактуудыг үлдээгээд явсан байж тээ тэнцээ. Тэгээ орчин үед бол яг нэг цахилгаан хэрэглэх гэдэг маш том импактыг үлдээсэн байна тий. Дунд нь одоо нэг юм буруу тархсан нэг элементийг үлдээсэн яах нь магадгүй хорт тавдрыг идэгэдэг гэж магадгүй тийм буруу импактыг үлдээсэн. За төгсгөлд нь бүр сонирхолтой импактыг үлдээсэн. Тэр юу вэ гэхээр эрх чөлөөний хөшөө гэж байгаа тийм үү. Эрх чөлөөний хөшөө чинь анх зэсээр бүрсэн шүү дээ тий. Зэсээр бүрээд боронзон өнгөтэй байсан байгаа хгүй. Бор өнгөтэй байсан байна. Тэгсэн чи зэсийн нэг юм гоё юм байна. Төмөрчин эсэлдэх юм бол яадаг вүлээ? Зэврээд балардаг шүү дээ тий. Тэг зэвэндээ идүүлээд балардаг. Зэс бол хүчил төрөгчтэй эсэлдэх юм бол тэнцээ ногоон өнгөтэй патина гэдэг давхраг үсчдэг. Зэсийн гадуур. Тийм давхраг үсчихээрээ зэс юусоо яахгүй. Зэврэхгүй тэг маш удаан юм хадгалах боломжтой болчдөг байхгүй. Тэгсэн чинь анх 86 онд эрх чөлөөний хөшөө францчууд хийчихэд Нью-Йорк руу явуулж байгаа шүү дээ, тийм Нью-Йоркийн ирэг дээр. Тэгэнгүүт зис ойр орчимд нь ус, агаар байх юм бол нөгөө нэг патина үүсэх процесс нь маш хурдан болоод анх юм бор өнгөтэй байсан чинь боронзон өнгөтэй байсан эрх чөлөөний хөшөө маань одоогийн ногоон өнгө рүү шууд үүссэн байхгүй. Тэр ногоон өнгө нь тэр гадуур нь яах нь хүчил төрөгчтэй эсэлдээд бий болсон давхарга нь тэнцээ тэгж бий болгочихдог. Ерөөсөө тийм зэсос тийм онцгой шинж чанар. Тэгэхээр одоо чинь энэ тийм зэсээр бүрдсэн юм явж байгаа тэр нь яах нь ногоон өнгө рүү орцсон байх юм бол хид хэдийн юм хідүүлээ таамаглаж болно. Тэрний үгээр энэ орчмын агаар юм давсархаг чиглэг юм байна.
бас агаарын бохирдол байна гэдгийг тэгж таамаглаж болдог гэж ерөөс тэр процессыг хурдан болгодог учраас. Тэгэхээр зис бас юм онцгой шинж чанартай. Тэгэхээр нэг төгсгөлт нь бүр эрхчлөлийн хөгжөөн дээр хүртэл яах нь зисийн өнгө өөрчлөгдөд энэ чи явж байдаг тийм. Тэгэхээр ийм сонирн байна. За тэгээд төгсгөлт нь дахиж хэлэхэд тэр одоо ингээд ийм гоё түүхтэй ч гисэн зис бол хизээч одоо бидний биеийг яахгүй хор тавдар ч юм уу ханаад ч юм уу өвчин идгээхгүй тий. Зис бол та ингээд зисийг ямар байдлаар хэрэглэх вэ гэхээр зүгээр л галтгооны өрөөнийхөө ариун цэврийг дэмжих зорилгоор л хэрэглэх хэрэгтэй тий. Бусдаар бол та зис уулаа гэ, зис идлээ гэ, зисэн бугавч зүгөө, зисэн цамц өмснө үү. Тэгээ одоо юу хийдсэн тэр зис бол таныг одоо биеинд ямар нэгэн шууд нөлөө, объектив нөлөө үзүүлэх ямар ч боломжгүй. Тэгэхээр тиймэрхүү одоо худлаа зүйл хэдүүлээ итгэхгүй байцгаая тий. Тэр худлаа зүйл ярьж байгаа хүмүүс дунд ч гэсэн буруу өөрсдийнх нь буруу мэдэхгүй хүн явж иж магадгүй. Тэгэхээр бас тийм буруу юм ярьцгаахаа болцгоё. Илүү ингэ шинжилгээнд найдаа тий. Харин тий. Одоо нөгөө шүлсийг бас ангаагч нартай антибактерикал энтер гээл те тэгдэг. Гэтэл одоо тэр чинь бүр маш бага тийм чанартай байдаг. Оронд нь зүгээр ингэ давстаа усаар зайлчдаг ч юм уу. Эсвэл одоо ганц те нэг антибиотик уучхад бүх шийдэгдэх асуудал дээр одоо тэрэн шиг ингээд те ням бактерийг бол устгадаг нь бол үний юм байна. Гэхдээ тэрнгээр одоо ямар нэгэн зүйл бол шийднэ гэж бол байхгүй юм байна. Тэгээ сүүл тарь надаа нэг зэс аяг манай алтан гишүүнээс бас бэлгэлсэн. Тэгсэн чинь хүмүүс наад дотор чи ингээ усыгээ тонуулаад уугаад байгаараа гэдэг нэг өөр хүмүүс бас хэлсэн. Тэгээ би өнөө гэж тэгсэн чи бас жоохон одоо юу гэдэг вүлээ хэтрүүлсэн л одоо бас яриад байсан юм байна. За бэлгүүндээ их баярлалаа. Тэг яг хоо тэг нөгөө зис аяганд усаа хонуулаад ууна гэдэг нь мэдээж нөгөө нэг удасж байгаа л усан дагаа бактерийг тэр зис устгах шүү дээ. Гэхдээ бид нар чи одоо орчин үед амьдарч байгаа шүү дээ. Усаа ариутгах гэдэг бол зүгээр фильтр тавьчих. Тий буцалгаад уучхад. Буцлагч тий. Чи хамаагүй дөв дарга байна шүү дээ тийм. За баярлалаа. За баярлалаа. Маш сонирхолтой байлаа. Од мөндрийн алтан гишүүд болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bekutan Kids биднийг ивентэд гэж ажиллаа. Нэвтрүүлэг маань NTV Од мөндрийн радио 107 83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрлээ. За студид физикч Бэлгүүн хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаа. Тэгээ дараагийнхаа хими элементийг хэрхэн нээсэн бэ? Одоо нэвтрүүлгээрээ эргүү уулзъя. Баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.